За өглөөний мэнд манай detox-ны 3 дахь өдөр эхэлж байна. Тийм болохоор өнөөдөр миний лайвд бас манай private group дээр манай detox-ны group дээр явагдаад байгаа. Гэхдээ миний өөрийн бас юун дээр айгүй олон тэр группт ороогүй хүмүүс их байгаа учраас би тэр групп дотор юу болж байгаа, яаж байгаа гэдгийг бас өнөөдөр тайлбарлах гээд ороод ирлээ. Тийм болохоор бид нэр өнөөдөр 10 хоногийн 2 дахь өдрийн 2 өдрөө хийгээд дуусчихсан. Одоо 3 дахь өдөрт орж эхэлж байна. Тэгээ ерөнхийдөө хүмүүсийн юу ийх үү, яах уу, ямар дасгалууд хийх үү, юу ийх үү гэдгийг ерөнхийдөө тайлбарлагдсан байгаа. Тэгэхдээ өнөөдрийн би энэ видеон дээр ерөнхийдөө нэлээд жоох удаан урт видео болно. Тэгэхдээ би албаар өнөөдөр өглөө орж ирж байгаа. Монгол нөгөө орой байгаа учраас Монголд байгаа хүмүүс бас энэ лайв видеог үзээсэй гэдэг үднээс би өглөө хийж байгаа шүү. Тэгэхээр энэ миний ерөнхийдөө одоо detox-ны лайв эдрийг үзэж байгаа 60% нь ерөнхийдөө Монголд байна. Тийм болохоор Монголд байгаа хүмүүс бас та өөрийнхөө лайвыг Монгол цагтаа жоохон тааруулаад өгөөч. Яг лайвыг ч үзмээр байна гэдэг байгаа байхгүй. Мэдээж яг лайв үзэх, ингээд рекорд хийцэн, сэвэлцэн юм үзэх гэдэг чинь шал өөр тийм үү. За хүмүүс намайг хараад энэ одоо яатсан ингээд гайхчихж магадгүй. За энэ дээр бол ямар ч фильтр байхгүй. Би өөрөө зүгээр босоод нүур амаа угаагаагүй яг босонгуудаа байгаа байдлаараа ингээд видео хийж байгаа шүү. Тэгэхээр мэдээж хүмүүс гинт хараад юу болж байгааг мэдэхгүй энэ одоо юу игээд яагаад байгаа юм бол гэж гайхаад байж магадгүй. За тийм болохоор өнөөдөр би өглөө босонгуудаа detox-ныхаа үеэр юу хийж байгааг үзүүлэх гээд ороод ирлээ. Тийм болохоор би нөгөө өчтөр орой тавьсан нөгөө юунуудаа тейпнүүд аваагүй байгаа. Яг босоод миний нүур ерөөс угаагүй, ямар ч фильтргүй, яг байгаагаараа байгаа. Одоо миний нүдэнд бараг нуухтайгаа бараг шахуу байгаа хэл та. Тэгтээ ичид зовхоосоо илүү би энэ detox-н дээр хүмүүсүүдийг яг үнэн байдал дээр яг юу болоод яагаад яаж бие арчилж яаж гоё одоо бие хадгалж болох уу, яаж одоо хүн хідэн насан дээр ч өөрийгөө өөрчилж болдгиймаа гэдгийг л би өөртөө тэр итгэлийг өгмөр байхгүй. За өнөөдөр би 48 настай 4 хүүхдээ ээж тийм үү. Бас ажил төрлөө хийгээл гэр орноо яагаад аваа явж байгаа бас нэг эмэгтэй хүн. Тэгтээ мэдээж эмэгтэй хүн юм чи би өөрийнхөө гоо сайхан эрүүл мэндтэй би хадаа мэдээж анхаарах цаг их бага байдаг. Тийм болохоор тэр цагийг өөртөө заавалчгүй гаргах одоо энэ юуг бол өөртөө бүр одоо нэлээд сүүлийн хэдэн жил бол одоо яг өглөөнийхөө цагийг өөртөө гаргадаг. Тэгээ миний бас яг өөрийн бизнестэй учиртай чөлөөтэй өглөө босоод яарч сандрахгүйгээр хүүхдээ гаргацсныхаа дараа юмаа хийх бүрэн боломжтой тийм үү. За тэгэхээр би энэ дээр эхлээд нүүрэн дээр хамгийн түрүүнд нүүрэн дээр байгаа юмаа тайлбарлачих. За би нүүрэн дээрээ энэ kinesiology tape гэдэг ийм tape хийсэн байгаа. За энэ tape-ийг яг өөрийнхөө хэрэгцээгээр тийм үү одоо энэ дээр хэд дээр яг тэрийнхээ хэрэгцээгээр хайчлаад окей. За би та нарт нэгийг хайчлаад үзүүлье. Тэгээ яг өөрийнхөө хэмжээгээр хэрэгтэй юугаа хайчлаад за миний өмнөх видеонуудыг үзчихсэн хүмүүс бол мэдчихэж байгаа. Би орой аман дээр тейп тавьж унтдаг байгаа. Яагаад би тейп тавьж унтж байгаа юм бэ гэхээр өөрийнхөө энэ хилийг энэ тагнаа дээр авчрах тийм. Одоо энэ хилчин доор байгаад байгаа шүү дээ. Ихэнх хүмүүсийн одоо хил доороо байгаа. Одоо жишээлбэл унтж байхдаа амаа онгойлгож унтдаг. Эсвэл юун дээр чин одоо унтж байгаа дэрний уутан дээр чи шүсмэс гоож чийгвэл таны ам онгорхон унтчихна гэсэн үг. Тэгэхээр одоо хөрхрөх тийм үү юугаа хамаараа амьсгалагч амаараа амьсгалж байгаа юу болохоор энэ хүний нүур, хүний шүдний байдалтай энэ бүх юмд тэр яаж унтах, яаж энэ хилний хил хаана байх байрлалаас шалтгаалаад тэр хүний нүур унжих, хүний нүрний өөрчлөгдөх те нүур юу яах унжих те тэр бүх юм чинь айгүй тэрнтэй холбоотой. Тийм болохоор би энэ тейп нааж байгаа нь яаж байгаа юм бэ гэхээр хилээ тагнаа дээр авчирч байгаа. Хилээ тагнаа дээр авчирхаар хүний хил тагнаа дээр ам автоматар хаагдана. Тэгээд хамраараа амьсгалдаг болно. Хамгийн зөв амьсгалт бол хамраараа амьсгалах орой унтж байхдаа. Амаараа хамраараа тий. За тэрний тухай одоо бас зөндөө одоо research одоо видео зөндөө байгаа. Тэрний тухай нарийн үзмээр өгвөл YouTube-ээр дүүрэн зөндөө олон янзын видеонууд байгаа. Би тэрэнд одоо нарийн юмд ороод яхав тийм. Би яг өөрийнхөө өглөө хийж байгаа юм яаж. За дээрэс нь би энэ тейпийг
энэ чихнийхаа дээдээс амныхаа өнцөг хүртэл энэ тейпүүдийг тавьсан байгаа. За тэгээд энэ ч миний одоо проблемын зон маань миний энэ тухны энэ үрчлээнээс байгаа. За одоо нэг сайн ингээд нөгөө тейп байсан болохоор сайн мэддэхгүй. Яг миний энд ингээд энэ та нар харж байгаа ингээд ийм үрчлээнээс үүсээд байгаа учраас би орой унтахдаа нөгөө гуашаагаар миний гуашаа ачиж. Энэ гуашаагаар ингэж жагаад яг энэ нөгөө юун дээр тухан дээр тос түрхэж жагаад 45 градусын юун дээр ингээд юугаа яг тэр нөгөө үрчлээ гараад байгаа тэр хэсгээ 10-аас 20 секунд ингэж дээшээ доош өөржөөд ингээ улааж гинэ гэдэг чинь ингээд ийшээ чинь цус тийшээ ч очоод энэ нөгөө юу чинь тэнийн гэсэн үг. Окей. Ингээд энэ юунууд чинь би нөгөө тос түрхээг байна л да. Тэгээ тос түрхээр ингээд 10-аас 20 секунд ингээл болоо. Окей. За тэгээд энэ тейпэ тавиад ингэж тавьж өгөөд тийм үү. Тэгээ би унтчихаа. Миний нүүрэн дээр ямар ч филлер байхгүй, миний нүүрэн дээр ямар ч ботокс байхгүй, миний нүүрэн дээр ямар ч лазер байхгүй, миний нүүрэн дээр ямар ч тийм косметологи, тариа мараа юу ч байхгүй. Энэ бол миний яг өөрийн одоо ямар ч гар хүрээгүй зүгээр л өөрийнхөө гараар массаж хийдэг, хаяг ваша исэн бусан юмар массаж хийн. Тэгэхээс өөр ямар ч юм миний нүүрэн дээр байхгүй. Би одоо 48-тай. Окей. Миний энэ дээр баг та нар харж байгаа бараг үрчлээ байхгүй. Миний нүүрний энэ дээр ч гэсэн бараг үрчлээ байхгүй. Ингэж байгаа. Окей. За тэгээд энэ тейпнууд маань энэ бас одоо бас фаша юу яасан хамгаасан. Бас нүүрний одоо энэ юу одоо энэ амны энэ юуны үрчлээнүүд те энэ минээс одоо нүүр унжих мунжихаас хамгаалсан ийм тейп юм. Энэ тейпнуудыг яг одоо хэрэгтэй зоонуудтай тавихад хүн болгон бас өөр, хүн болгон бас нөгөө ямар юу хийх гээд байгаагаас шалтгаалаад юу яа. Тэгээ ингээ өглөөнөө би энэ тейпээ ингээд авчиж байгаа гэсэн үг. Окей. За та нар харж байгаа миний нүүр жоохон хавантай байгаа. Мэдээж дөнгөж өглөө боссоод яаж байгаа учраас энэ хавантай байгаа. Тийм болохоор бид нэр өглөө босоод өглөөнийхөө дасгалаар энэ хаванг буулгах хэрэгтэй. Мэдээж бид нэр ингээд 8 цаг унтчаад босоод ирэхээр чи бүх бие чи хаванцсан байгаа, ус чин тогтцсон байгаа, хөдөлгөөнд оруулах хэрэгтэй тийм үү. Тэгэхээр би миний хуучин одоо үзчихсэн видеонуудыг үзчихсэн хүмүүс байх юм бол би тэрэн дээр яаж одоо лимфатика хөдөлгөж энэ хаванг буулгах янз янзын дасгалууд байгаа. Би тэрний тухай жоохон бас энэ видеон дээр бас оруулна. Гэхдээ бүр одоо ингээд advanced юу яах юм бол миний хуучин видеонууд дээр бас нэлээд олон дасгалууд байгаа. Окей. За бид нар detox хийж байгаа учраас бид нэр өөртөө илүү одоо нэг 10 хоног илүү анхаарад өөрийнхөө биеийг цэвэрлэнгээ, арс өнгөө цэвэрлэнгээ тий бас эрүүл ухаан санаагаа бас цэвэрлэх тийм одоо олон давхар юм явагдаад байгаа. За тэрэн дээр юу вэ гэхээр одоо энэ хүмүүс ингээл detox гэхээр л одоо ганцхан турах гэж одоо ингээл өөрийгөө өнсгөөл одоо ингээл өнсгөлэн зарлал одоо ингээд юу яагаад турах гээд байна гэж бод. За мэдээж бид нэр одоо сая өвлөнөөс гарч ирж байгаа бид нэр цагаан сар шинжил гээл одоо янз янзын олон том баярууд болцсон учраас бид нэр аюу хүнд хоол, их хоол, тэгэл арх дарс гээл янз янзын тийм хүнд юмнууд идэж уусан байгаа. Тэгэхээр миний бас өвлийн одоо үлдэгдэл ингээд жоохон бас ийм илүүдэл юунууд бол байгаа. Одоо энэ muffin top гэдэг илүүдлийн нэг love handle гэдэг гэж нэрлээд байдаг те. Мэдээж энэ байгаа. Энэ бол 10 хоногийн дотор бол ерөнхийдөө шуугтаад гайгүй болчихно. 2 өдөр би нөгөө нэг та нарт оройны хоолны дараа нөгөө colon цэвэрлдэг, бүдүүн нарийн гит цэвэрлдэг нөгөө бэлтгэлүүдээ уугаараа гэсэн байгаа. Тэр бэлтгэлийг авч чадаагүй бол oxy powder гэдэг бас Amazon-оос авч болдог тийм oxy powder гэдэг нөгөө цэвэрлэгээний тийм юунууд байгаа. Тэрийг 2-оос 3 юуг уугаад, ширхгийг уугаад оройдоо унтахаасаа өмнө орой хоолныхаа дараа уугаад ерөнхийдөө өглөө босгоч өтгөн ч нэлээд сайн гарна. Миний өтгөн бол ерөн сүүлийн 2 өдөр бол нэлээд сайн гарсан байгаа. Тэгээд бид нар чинь дараа нь өдөртөө айгүй хөнгөн хоол идээд яваад. Ямар ч мах идэхгүй, ямар ч юу гурил идэхгүй, чихэр идэхгүй те. Цагаан будаа идэхгүй, мах идэхгүй, алкогол хэрэглэхгүй, кофе хэрэглэхгүй те.
За бүр одоо ингээд кофений жоохон донтолтой тий өглөө болгон кофе уухгүй болдгоо тийм хүмүүс ах юм бол ерөнхийдөө нөгөө кофе уудаг хэмжээгээ жоохон багасгаад багаар багасгаад нэг өдөр алхасдаг болчих бүр сайн байна тий. Кофений оронд миний бас түрүүчийн видеонууд дээр юу хийж болох уу гэдэг юун дээр энэ лимфатикийн дасгалууд тийм өөрийгөө сэргээх дасгалууд өсрэлт тийм ерөөсөө өглөө босоод 100 удаа ингээ өсрөх. Хэрвээ та нарт тийм юуны машин байдаг бол ингээ нэг сэгсэрдэг юм лимфатик юм сэгсрэлт өгдөг юм чичрэлт өгдөг юм ингээ зогсчоор ингээ сэгсэрдэг юм машинууд байдаг. За хэрвээ тэр боломж чинь байвал тийм машин авчих юм бол бүр амар тэрэн дээрээ зогсоол өөрийг чинь ингээ сэгсрээд өгчин. Хэрвээ тийм боломж байхгүй, зай байхгүй тэр чинь бас овоо зай эзэлдэг нэлээд бас том юм байгаа. Тийм боломж байхгүй бол зүгээр л өөрөө 100 удаа өсөрч. За хэрвээ өвдөгний асуудалтай жоохон хөл гар өвддөг тийм хүмүүс ахын бол тийм машин дээр зогсох юм бол арай дээр ингэж өсрөх нь нөгөө юу илүү нөгөө одоо өвдөг хөлн дээр чи илүү прешэр өгч байгаа шүү дээ. Тийм болохоор тийм машин аваад юу яачих юм бол бүр амар өөрийг чи ингээд цаанаас ингээд сэгсрээд өгчин. Тэр бүтэн бие чи ингээд дээрээ толгооноос чин юу хүртэл бүх биеийг чи ингээд гой сэгсрээд өгчин. Тэр бас аюу айтаахан хэрвээ боломж ч байна нэг 100 ойролцоогоор нэг $100 би линкүүдийн бас миний нөгөө юуны доор юу бэлтгэв гэдэг юуны доор би оруулсан байгаа. Миний эхний видеоны description дээр бас тэдний линкүүд орцсон байгаа. Окей. За дээрээс нь бас хэрвээ амархан кофегөө сэрмээр байх юм бол хүйтэн шүршүүрэнд орж болно. Хүйтэн шүршүүрэнд гэхэл одоо амар удаан хүйтэн шүршүүрэнд орох шаардлагагүй. Ерөөсө 10-аас 30 секунд тийм 10-аас 30 секунд хүйтэн тэгээд хүйтэн дулаан ингээд солбиж болно. Эсвэл тэр чигээрээ хүйтэн 30 секундыг шаурд ороход хүний бие сэргээд тэр чигээрээ ерөөсө пүмгээд гой сэргээд босоод ирнэ. Тэгэхээр ингээд кофе яагаад бид нар уугаад байна тийм үү? Кофе ч өөрөө цаанаасаа кофеинтэй учраас краш өгдөг тийм үү? Би бол одоо ямар ч кофеин хэрэглэдэг. Надад кофеин хэрэглэх ямар шаардлага байхгүй тийм болоо өөрөө naturally би чинь өөрийгөө ингээд сэргээгээд өөрөө хүч чадалтай байхаар кофе уух шаардлага байхгүй болчихно гэсэн. Окей. Тэгэхээр тэр кофений янз янзын өөр одоо хоолны одоо чихэрний ч юм уу те гурилны ч юм уу гурил гэдэг чинь ерөөсөө чихэр. Гурил чинь хүний биед ороод чихэр болж хувирдаг. Тийм үү. Тэгэхээр тэр чинь гурил идмээр байна гэдэг чинь чихэрний хамааралтай байна л гэсэн. Тийм болоо тэр чихэрний хамаарлаасаа яаж салах вэ? Би нэг юм юу бас одоо би доошоо ороод хэдийн юм үзүүлнэ. Тэгтээ бас тэрэнд ямар юм хэрэгжилж болох уу үзүүлнэ. За би тэгэхээр ингээд гуашаагаар массаж хийдэг байгаа. Тэгтээ ийм янз янзын төлөвлөд байгаа. За ингээд массаж хийдэг. Энд массажны төлөвлөнүүдийг вэ штэ те өдөр болгон хэрэгжилж болохгүй. Ядахтаа ингээд алхасаад 2 дахь 4 дахьтай ч юм уу тийм үү 3 дахь 5 дахьтай ч юм уу 7 хоногт 2 юм уу 3 удаа максимум. Өдөр болгон ийм төлөвлөдүүдийг бол хэрэгжилж болохгүй. Яагаад тэгэхээр энэ юунууд ингээд нүүрэнд чинь нилээ ингээд шок орж байгаа штэ. Ийм чичиргээ өгч байгаа, шок өгч байгаа тийм үү. Тэгэхээр энэ төлөвлөдүүдийг бол ерөөсөө 7 хоногт 2-оос 3 удаа хэрэглэхэд л максимум хангалттай гэсэн үг. Тэгэхээр гараараа хийж байгаа массаж бол би бол нөгөө нүрээ угаах тийм үү ингээд юугаар угаах, шингэнээр угаах, ингээд крем, серум мэдрээ тавьж байхдаа ингээд өөртөө нүрээрээ ингээд зүгээр гараараа массаж хийхэд бол тэр бол өдөр болгоо хийхэд ямар ч проблем байхгүй. Харин ийм төлөвлөд, ийм жоохон хүч өгдөг ийм юу яадаг ийм төлөвлөд хэрэгжилж байгаа бол энэ төлөвлөдийг бол ерөөс өдөр болгон хэрэглэх шаардлагагүй. Нүүрнийхээ арьс бол нүүрнийхээ энэ булчингуудыг нэг өдөр дунд нь заавал амраах хэрэгтэй. Хэрвээ дэндүү одоо ийм хүчтэй ийм төлөвлөдийг өдөр болгон хэрэглээд ах юм бол арьс болон энэ масл чинь энэ булчин чинь амрах цаг өгөхгүй тэрнээсээ доор бүр улам унжин улам нөгөө тэр эффект нь гарахгүй гэсэн. Окей. Тийм болоо би амар мундаг гэдээ одоо өдөр шөнөгүй хийгээд тахтаа биш. Бас ямар яаж хэрэглэх үү, ямар учиртай хэрэглэх үү, хизээ хэрэглэх үү гэдгээ бас сайн ойлгож, дээрээс нь бас профешнл одоо тий нүр юу хийдэг хүмүүсээс бас зөвлөгөө авах зүгээр ах гэж бодож байна. Окей. Би бол нэгдүгээрт косметолог биш, тийм үү? Эмч биш. Тийм болоо миний энэ ярьж байгаа юмнууд би өөрөө аюу олон жил өөртөөрөө туршиж, судалж, өөртөөрөө окей энэ өстө болдсон байх гэдэг юмнуудаа дандаа би өөрийнхөө видеон дээр ярьдаг байгаа шүү. Тэгэхээр би нэг газар уншицсан, нэг газар үзээд харцсан юмнуудаа зүгээр ингээд буцаагаад ярьж байгаа юмнууд юусоо биш. Тийм болохоор би ч гэсэн айгүй олон юм уншиж, судалж, ингэж өөртөөрөө туршиж, олон удаа туршсны дараа за энэ болдсон байна, энэ ингэдэм байна гэдэг үүднээс хүмүүст ярьж өгч байгаа шүү. Окей. За тэгэхээр
Би бас энэ төлөвний тухай энэ би одоо сүүлийн үед бас айгүй дуртай болоод байгаа. Энэ зүгээр юм модоор хийсэн юм харахад юм том сам шиг юм байгаа. За энүүгээр би яадаг вэ гэхээр бас нүүр энэ толгооны массаж хийдэг. За энэ болохоор нь шүү дээ те ингээд өөрийнхөө яг тухны энэ үс тух хоёрынхаа энэ зааг дээр ингээд сайн үрж өгөөд их удаан хийх ямар шаардлагагүй 9-10 удаа окей. Тэгээд дараа нь ингээд дээшээгаа энэ юугаа ингээд самнж өг. Бас нэг 9-10 удаа окей. Ингээд самнж өгөөд тэгэхээр энэ нөгөө толгоон дээр байгаа бүх меридианууд бүх нөгөө тоочгнуудыг онгойлгож өгч байгаа. Дээрээс нь хүмүүс биш шүү дээ. Нүүрэн дээр юм юу яагаад байдаг тариа хийлгээд байдаг. Нүрээ ингээд энэ тэндээс ингээд татуулаад илүү өөх мөх ахуулаад байдаг те. Тэгэхдээ энэ ерөөсөө энэ тархины энэ толгоон дээр байгаа энэ scalp гэдэг байгаа те. Тэрнийхээ арьсанд ямар ч арчилгаа хийхгүй, ямар ч массаж хийхгүй эн чинь бүх энэ одоо нүүрний чинь арьсыг чинь барьж байгаа юм. Энэ хүзүү, нуруу, толгоо, тархи бүх юм ингээ холбоотой. Хэрвээ бид нэр тэр проблемуудаа шийдэж чадахгүй бол хичнээн ботокс хийлгээд, хичнээн тариа хийлгээд, хичнээн ингэж татуулаад ахаал 6 сарын дараа, жилийн дараа тэр чинь буцаал ингээл унжаад эхэлнэ. За эндээ унждгүй маа гэхэд нөгөө талдаа унжна. За ялангуяа энэ филрүүд бол тийм үү? Филрүүд бол бүр болгоомжтой байх хэрэгтэй. Яагаад гэвэл филрүүд чинь энд шахацлаа нөгөө филер чинь ингээд юу яагаад нүүрээр чинь ингээд иш тийш ингээд яваад гүгээд эхэлдэг. Тэгэхээр би ингээ мэдээж хүүхнүүд мэмхтэй хүмүүс гоё байхыг удаан гоё байх тийм үү. Ялангуяа ингээ хөгшрөлт ингээд эрчимтэй явж байгаа 35-аас дээш явж байгаа 30-аас дээш явж байгаа хүүхнүүд бол ерөөсөө өдөр тутмын нүүр царай би юундээ анхаарал бол ерөөсөө 100% одоо эхлэх ёстой цаг болж байгаа. Тэгээд хүмүүс тэрийг 30-40 наснда хийгээгүй ээжж гинт 50-60 хүрэнгуудаа нөгөө нүүр нь үрчигээд унжаад ингээд эхлэхээр янз янзын одоо surgery те мис засал янз янзын татал ботокс инээдэрээ хийлгээд эхэлдэг. За тэр маань тэр үдэндээ тэрүүхэндээ гой байгаа боловч удаан одоо хугацаанд тийм үү тэрийг ахаал 6 сарын дараа ахаал 3 сарын дараа ахаал жилийн дараа янзлах цэвэр ингэдэх юу яах хэрэгцээ болдог. Тэгэл ахаал мөнгөө өрн ахаал эмчтэр очино ахаал юм хийлгээд тий. Тэгэхээр natural аргаар өчнөө олон аргуудыг хийж болно. Тэг ямар ч насан дээр хүн өөрийнхөө нүүр царай бие хаг өөрчилж болдог гэдгийг одоо өчнөө одоо specialist тийм юуны хийцэн хүмүүс зөндөө дэлхийд даяар зөндөө байгаа. Харин бид нар өөрснөө залхуугаасаа болоод өөрснийхөө юу мэдлэггүйгээсээ болоод тэрийг мэдэж сурж хийж чадахгүйгаасаа болоод одоо тийм төргөн асуудлаа шийдэх юм тийм үү нэг юм уугаад турчдаг ч юм уу те нэг ингээд энэ дээр нэг юм ботокс хариулаад ингээд юу ячдаг тийм одоо юмны төлөө хамаг хайран мөнгө төгрөг зав цаг эрүүл мэндээр хохироод байгаа байхгүй. Тэгэхэд natural аргаар ямар ч илүү дутуу хими ийм тариагүйгээр гой одоо явах бүрэн боломж байна гэдэг би бол өөрөө олон хүнийг харсан миний фоллоу хийгээд суралцж байгаа хичээлийн авсан зөндөө хүмүүс байгаа. Тийм болохоор тийм боломжуудаа битээ алдаарай. За дээрэс нь энэ юугаараа яг чихний энэ дээдлийн энэ хэсэг дээр юу яагаад ингээд дээшээгаа ингээд самнж өг. За мэдээж хоёр талдаа хоёуландаа адилхан тийм үү. За дээрэс нь энэ хүмүүсийн эмэгтэй хүмүүсийн яг энэ хэсэг ингээд унжаад байдаг. За миний би саяхан бас нэг найзтайгаа дайралцсан тэр маань надаас хамаагүй дүү за дөнгөж одоо 40 хүрч байгаа хүүхэн байгаа. Тэгээд тэрний ингээд энэ нь ингээд унжцсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ маслын доо тийм үү. Тэгэхээр энэ хоёр амны энэ юу вэ штэ те. Энэний чинь энд ингээд яг энэ дээр ингээд доош ингээд гараар тавих юм бол энэ хэсгийн маслыг юу яаж массажлж ингээд зөөлөн массажлж энэ юунуудын булчингуудыг сулж өгөх хэрэгтэй. Тэгэхээр энэ хоёр булчин чангарчаад энэ ингээ унжаад байгаа байхгүй. Окей. Тэгэхээр энэ хоёр амны энэ доотлын энэ булчингуудыг ингээд зөөллөд массажлаад юу яаж өгөх хэрэгтэй? Сулж өгөх хэрэгтэй. За энэ дээр бас яг адилхан эрхийн ураг. За минийх бол ямар ч урт хумс байхгүй би хумснуудаа бүгд ингээд юу яатсан байгаа. Таарсан байгаа. Тийм болохоор хэрвээ хумстай бол нөгөө энүүгээрээ окей энэ хурууныхаа энэ хэсгээр
хумс байхгүй жижиг хумстай бол ингээд эрхийн хуруугаар ингэж доошоо энэ ясны доор орж өгөөд тэгээд яг энэ чихний энэ хэсэг окей энэ хэсгийн энэ булчингуудыг ингээд бас ингээд сулж массажлаж өг. Окей. За хэрвээ ийм түүл байх юм бол бүр энүүгээрээ ингэж орж ирээд энэ хэсгийг зүгээр ингээд юугаар үзүүлээд. Энэ хэсгүүдээр окей. Ингээд яг энэ чихний энэ доотл энийг ингээд сайн ингээд дараадаг. Бүр ингээд сайн ингээд хүчтэй дарж өг. Тэгээд сулал. Ингээд дарж өгөөд өвдөн. Хэрвээ тэн дотор ч тэр энэ маслууд ч зангиралтай байх юм бол те стресс ихтэй байх юм бол эн чинь өвдөн. Тийм болохоор өдөр болго энэ дээрээ ингээд массаж хийж өгч болно. Окей. Яг энэ амны энд биш. Энд амны яг уруулны чинь өнцгөн дээр яаж байгаа ингээд яг хоёр тэгшин яах юм бол яг энэ дээр ингээд дарж өгөөд жоохон массажлаад өгнө. Окей. Яг энэ дээр энэ гараараа ингээд дараадаг. Нилээ өвдөн. Хэрвээ стресстэй ах юм бол нилээ өвдөн. Би өөрт нилээ жоохон стресстэй байсан. Тэгээд миний энэ бол овоо өвдчихэв. Окей. За ингээд сулж өгөх юм бол энэ хэсэг чинь нөгөө ингээд унжиж байгаа энэ арсны чинь юу ингээд арай дээшилж өгнө. Окей. За бүтэн нүүрний массажны юуг би өөрийнхөө тэр нөгөө юуны группт манай детоксны группт оруулж өгнө. Би зүгээр basic юмнуудыг өнөөдөр заагаад өгч юм. Окей. За дээрэс нь би энэ гэртээ алуу ургуулад алуугийн цэцгээр нь ингээ ургуулад тэгээд ингээ нэг нэгээр нь огтолж аваад би энэ алуугийн жүүсээ бас нүүрэн дээрээ өглөө оройд түрхдэг ба. Окей. Ялангуяа массаж дээр хийцний дараа ингээ улаачдаг шүү дээ. Тэгэхээр тэр улаасны дараа алуу бэрэ түрхээд тэгээд дараа нь крем, серум юм түрхмээр тэрнийга түрхэж болно. Окей. Энэ алуу миний байны өрөөнд бол байнга ингээ байж идэг. За дээрэс нь би энэ castor oil аваарай гэсэн листэнд оруулсан байгаа. За энэ castor oil болохоор шүү дээ тий. Би нэгдүгээрт энэ хоолон дээрээ орой унтахаас өмнө хоолон дээрээ тавьдаг. Хоолоо чээж тэгээ гидс илгэний энэ хавцаараа ингээд гидсэн дээрээ түрхэж өгдөг. За бүр энэ юуны энэ хөөхөн энэ юун дээрээ би бүр ингээд энэ castor oil-ыг юм жижиг юм ботлын ийм юун дотор хийгээд ингээд тэгээ бүр нөхөнд нь ингээд хийгээд өгдөг ба. За тэгэж хийснийхаа дараа би орой унтахаасаа өмнө ийм компресс тавьдаг ийм юугаар ингээд өөрийнхөө гидсийг ингээ ороогоод ингээд унтаад өгнө. Ингээд ороогоод унтчихна гэсэн. Окей. За энэ яаж байгаа юм бэ гэхээр нэгдүгээр одоо бид нар детокс хийж байгаа тийм үү? Элэг цэвэрлэхэд чинь тэр элэг цэвэрлэх тэр юуг чинь процессыг хурдлуулна. Дээрээс нь хоол боловсруулах процесс. Би энийг бол орой болгоо хийдэг. Детокс хийсэн хийгээг амар. Хоол амархан шингэн. Дээрээс нь гидс юм гоё юу байлгах тийм үү? Flat одоо гицгүй болгох тийм үү? Тэр юм өдөр чинь процессэнд чинь юу яа. Мэдээж би одоо энэ өвлийнхаа энэ хэдэн жоохон экстра килограммаас энэ 10 хоногтой ерөнхийдөө байхгүй болгомоор байна. Гэхдээ ерөнхийдөө энэ компрессыг энэ castor oilтэй энэ компрессыг энэ castor oil байна шүү дээ тийм үү? Cold pressed unrefined гэсэн ийм хар өнгийн ийм хар бор өнгийн ийм шилэн саунд энэ castor oil байх хэрэгтэй шүү. За organic castor oil. Би энэний линкийг бас оруулсан байгаа. Amazon-оос авч болно. Окей. За castor oilтэй тийм компресс тавьдаг ба. За өглөө босоод миний бас хамгийн одоо чухалчлаг юм бол шүд амны одоо эрүүл мэнд тийм үү. За ийм копер ийм хил цэвэрлдэг. Ингээд хилээ гаргаж чаад ингээд цэвэрлдэг ийм хил цэвэрлдэг юм байгаа. Энийгээ хэрэглэнэ. За дээрээс нь би ийм coconut oil-ыг ийм зүгээр ийм хуучин кремний саунд хийцэн байгаа. Тэгээд ингээд coconut oil-а байжгаад ерөөсөө нэг жижиг халбгаар тийм үү жижиг халбын талаарч байсан болно. Жижиг халбаны талаар ингэж амдаа хийгээд амаа ингэж зайлаад юу яагаад минимум 15-аас 20 минут юм coconut oil-оор амаа зайлдаг ба. За coconut oil байхгүй бол olive oil байсан ч болно. Окей. Тийм болохоор ингэж амаа зайлаад энэ бойл шүдний завсар мавсар бүх энэ микроб энэ бактери эдрийг арилгаад тэгээд
тосоо дууссныхаа дараа хогны сав руу хогны сав руу бити нөгөө синк руугаа хаяарай заа юу. Яагаад бол нөгөө тос учир нөгөө бүглэрнэ. Тийм болоо зүгээр шууд хогны сав руугаа хаяад тэгээд ахаад энүүгээрээ коконатаар яасныхаа дараа ахаад хилээ цэвэрлээд тэгээд тэрний дараа би энэ бейкинг содагаар зүгээр юун дээр хийгээд бейкинг сода би ямар бейкинг сода бас авахыг листен дээр оруулсан байгаа. Тэгэл зүгээр ингээд юугаараа сойзон дээр ингэж аваад ингэж түрхэл тэгэл юугаа угаачиж байгаа гэсэн үг. Тийм болгоо би бол өглөө бол нэг тэгж оог хэрэглэхгүйгээр шууд ингээд coconut oil болон энэ юугаараа бейкинг содагаараа л шүд аваачиж байгаа. За миний шүдийг бүр шүдний эмчнэр хүртэл чи шүдэндээ юу хэрэглээд ийм шүтчих юм гай цагаан байд ингээд надаас бүр эмч хүртэл асуудаг. Намайг хүмүүс ийм стрип нөгөө нэг цагааруулдаг ийм нөгөө ийм наадаг ийм стрипүүд хэрэглэдэг гэж бодоод байд юм шиг ба. Би ерөөсөө ямар ч тийм стрип химийн бодистой ямар ч юм хэрэгэлдэггүй. Тэр стрип цагааруулдаг стрип чинь нэгдүгээр палангийн чи эвдэлнэ. Шүдний чинь паланг муутгах нь. Дээрэс нь энэ бойлыг чи аягүй сенситив болгоод бойл чи улаагаад өвдөөд дээрэс нь нөгөө нэг энэ шүд энэ бойлны энэ юу чи ингээд шүднээс ингээ юу ягаа бойл чи ингээ дээшилчдэг штэ. Ингээд бойл ингээд бүр шүдний энэ уг суурин гараад ирчдэг те. Тим юм эдэр юу яхад амар нөлөөлнө. Тийм болохоор бити тийм химийн бодистой дэлгүүрт зардаг ийм цагааруулдаг стрипти хэрэглээрээ. Ерөөсөө л зүгээр энэ юугаар coconut oil-аар амаа зайлаад энэ бейкинг содагаар би зүгээр ийм хуучин нөгөө пудернийхаа саунд хийгээд ингээ ийм жижиг ийм юутэй. Тэгээд ингээд юу яхад аюу амар. Тэгээд юу яхад шүд чин гой цавцгаан бол. Ямар ч асуудалгүй. Окей. Пиод олон жил энийг хэрэгжилж байна. Хүмүүс бейкинг содагаа харах палангийн чинь юу яадаг, маадаг, зурдаг, мурдаг, ингэдэг, тэгдэг гэх. Миний шүдэнд ямар ч тийм юм болоогүй. Миний шүд ямар ч сүүлийн бараг 20 жил ямар ч хорхоодоогүй. Окей. Хүмүүс нөгөө шүд яагаад хорхоод чинь гэхээр нэгдүгээр мэдээж идэж ууж байгаа те яаж цэвэрлж авчирч байгаатай бүрэн холбоотой. Бас дээрэс нь зөв дотроос витамин минералуудаа идэж гэнэ үү гэдгээс чинь шалтгаалаад шүд хорхоод чинь тэрнээс бас шалтгаал. Тэгэхээс биш флорайдтай шүдний сойд хэрэглээд юу яана гэсэн хорхоодохгүй гэсэн ямар ч гаранти байхгүй. Бүр харин флорайд хэрэглэдэг хүмүүс бүр илүү хорхоотой, бүр олон шүдний асуудлуудтай байдаг нь ерөөсөө тогтоогдсон ресерчээр гарцсан. Би өөрийнхөө биен дээр тэрийг бол мэдэрч байгаа учраас би хизээж флорайд free тийм үү, ямар ч флорайдгүй аль болохоор natural тийм шүдний сайз хүүхдүүдтэй байна уу өөртөө ч байна уу хэрэглэх дуртай. Би тэрний тухайс миний хуучин видеонууд дээр ямар сайз хэрэгэлдэг би бас тэрийг үзүүлээд миний хуучин видеонуудаас бас тэрийг линкүүдийг харж болно. За тэгээд юугаа уваачлаа. За тэгээд юу яагаад шүдээ цэвэрлээд нүур амаа угаагаад массаж юугаа хийгээд тэгээд юу яачлаа тийм үү. За тийм болохоор би одоо юун дээр хэд нөгөө лимфатик дээрээс нь би бас нөгөө энэ лимфатика юу яхаас гадна ийм массаж шиг ийм юутэй ийм acupressure mat хэрэгэлдэг ба ийм эн чинь нэлээд бас хурц ийм юутэй юугаа. За энэн дээр шүдээ угааж явахдаа энэ дээрээ зогсож болно. Дасгал хийж явахдаа энэ дээрээ зогсож болно тий. Юу л бол юу хийх боломжоор энэ дээрээ зогсож болно. Тэгэхээр би энэ юун дээр өглөө энэ төлөвлөдөө хэрэглээд юу яадаг байгаа өглөөний хідэн дасгалууд хийдэг байгаа. За энэ бол зүгээр гольфны боол тийм үү? Зүгээр энэ гольфны боолыг энүүгээр нүдний дасгал хийж болно. За энэ нүдийг чи ингээд тойруулаад ингээд яс байгаа тийм үү? За тэр яг тэр ясан дээрээ тэгэхээр чи нүдэн дээрээ дарах биш. Тэр ясаа дагуулад энэ гольф боолоор ингээд массаж хийгээд юу яагаад үзээрэй. Нэгдүгээрт энэ нөгөө нүдэндний юунд массаж болохоос гадна хараа муутгаас бас хамгаалдаг. Окей. Хараа муутгаас хамгаалдаг. За тэгээд энэ зүгээр л юм гольф бол. Окей. Гольф болоор яг энэ юуны энэ нүдийн чинь тойрсон ясан дээрээ ингэж тойруулж массаж хийж болно. Окей. За дараачихын энэ dry brush. За dry brush-ыг
бүтэн биеэрээ тийм үү? Бүтэн биеэ ингээд дээрээс доороос нь дээшээгаа ингээд саманж өг. За би тэрний зургийг бас манай групп дээр бас байх ёстой. Миний хуучин постууд дээр байгаа. Би өнөөдөр бас ахаад тэрийг давхар ахаад оруулна. За ингээд юу яагаад доороосоо дээшээ ингээд гидс рүүгээ юу яагаад зүрх рүүгээ явуулна гэсэн үг. Окей. Тэгэхээр энэ дээдлийн юу чи ингээд доошоо орж ирнэ, зүрх рүүгээ орж ирнэ гэсэн үг. Окей. Тэгээ ингээд гар хөл бүгднийг ингээд зүрх рүүгээ дамжуулж юу яа. За дээрэс нь би бас энэ гидсэн дээрээ энэ брашаараа хажуу тишээ дээшээ доошоо бүр улаатлна. Энд чинь ингээд гидс чинь бүр улааж байна. Тэгээ ингээд цагийн зүүнний дагуу тийм үү? Зөв тал руугаа ингээд эргүүлж өгнө гэсэн. Гидс чинь бүр уул ам бол та нэг ингээд харж байгаа миний гидс ингээд улааж байгаа тийм үү? За энүүгээрээ бас гидсний бас юу хийгээд өгнө. За энэ tapping tool заавалчгүй байх шаардлагагүй. Гараараа хийж болно, ингээд хуруугаараа хийж болно. За энэ болохоор зүгээр надад амар болохоор би энийг хэрэгэлдэг. За тэгэхээр ингээд 5 тоочкон дээр яаж байгаа. Энэ tapping ямар учиртай юм бэ гэхээр нэгдүгээр стрессийг чинь багасгана. Хоёрдугаарт энэ одоо энэ бидний байж байгаа байшин офис гадуур дотор чинь 5G, Wi-Fi гэсэн одоо янз янзын долгионууд байгаа шүү дээ. Бид нэр тэр долгионуудыг харахгүй ч гэсэн бидний эрүүл мэнд тэр чинь байнгын нөлөөлж байгаа гэсэн. Тийм болохоор орой унтахаас өмнө Wi-Fi заавалчгүй унтрааж авах хэрэгтэй. Гэрийнхаа Wi-Fi-г заавал унтрааж унтж байгаарай. За тэгээд энэ 5 тоочийг та нар гэртээ, машинда хаана л бол ажил дээр зүгээр ажил дээрээ ч гэсэн байж ах үедээ хийчих болно. Тийм бол өдөрт хэд бол хэд энийг хийж болно. Окей, боломжоор. За эхний тоочг болохоор яг тухны энэ хоёр нөгөө хөмсгний дунд байгаа 3 дахь нүд гэж нэрлээд байдаг те бас. За энэ дээр нэг тоочг нь. За энэ хоёр чихний энэ юу хоёр чихээ ингээд юу яах юм бол энэ артлын энэ хоёр чихний дунд ингэж тап хийж өгнө. За дараа нь чээж би энэ чээжийг нь том шиг дээр нэг тууштай. Тэгэхээр гараараа ингэж болно, энүүгээр ингэж болно. Окей. За тэгээд гарны артал тэгээ өвдөгний юу. Окей. Ийм 5 тооч ба. Өвдөг, гарны артал, чээж, дух, чихний артлын хоёр тал. Окей. За ийм юм ба. За энүүгээр ингээ юу яагаад за энэ матн дээр би шүдэ угаахтаа дасгал хийхдээ бүгдэн дээр нь энэ дээрээ зогсож хийдэг. За би нөгөө нэг та нарт амархан бас лимфатикийг амархан хөдлөж болдог дасгалуудаас юу яа? Хөлөө нийлүүлээд ингэж зогсно гэсэн. Балерина шиг зогсдог шүү дээ. Ингэж зогсдог. Ингэж зогсоод байныхаа өрөө юм уу галтгооныхаа ширээнээс ч гэсэн барьж агаад энэ дасгалыг эхлээд 5-аас эхэл. Их хийх ямар шаардлагагүй, окей? 5-аас эхлээд 15 болгож болно, 20 болгож болно, окей? За тэгвэл минимум 5-ыг хийгээд үзье. За ингээд доошоо суугаад юунээсээ барьж байгаа, ширээнээсээ сандалнаасаа байныхаа өрөөний тавцангаас ингээд барьж агаад 5 удаа, окей? За хөлөө одоо ийм болгоод миний камер дээр хөл харагд. Ийм болгоод хөлөө энэ уртлынхаа энэ хуруунуудыг ингээд нийлүүлнэ гэсэн үг, окей? Хуруунадаа нийлүүлээд ингэж агаад ахаа 5 удаа. Окей? 5 удаа ингээд суун. За дээрэс нь гараа арталтаа тавиад хоёр энэ эрхийн хуруунуудаа ингэж кросс болгоод арталтаа тавьж аваад кросс болгоно гэсэн. Тэгэхээр энэ дээр тэгээ аль болохоор тэр юунаас ширээнээс аль болохоор холдож өгөөд за би нөгөө юунаас ингэ та нарт үзүүлээд ингээ арталтаа ингээд хуруугаа ингэж кросс болгоно шүү зэ арталтаа. За ингээд тэгээ аль болохоор хөлчин аль хол тавьж болж энэ хол тавиад тэгээ доошоо ингээд суух. Окей? Бас 5-аас эхэл. 5 боломжоор. Окей? Минимум 5. Окей? Их хийх ямар шаардлагагүй. Энэ маань одоо энэ чэйжний чинь юуны микрофон. Энэ чэйж чинь нээж өгөөд нуруугийн чинь тэгшилж өгөөд чэйж онгоолгож өгч. За би одоо олон жил бас компьютер дээр ажиллаад одоо дээрээс нь ингээ утас орж ирээд ингээ утсан дээр олон жил ажиллаад тэгээд ингээ нөгөө юу яах ингэж урагшаа орж их бүхтийх тийм үү толгоо урагшлах ийм асуудлууд байгаа.
Тийм болохоор одоо тийм баг асуудалгүй юм баг одоо баг л байхгүй бах орчин үеийн юунд бүгдээрээ утсан дээр сууж байгаа хүмүүс тийм үү. Тэгэхээр тэгж хийсэн юм маань энэ мөрийг чи ингээд тэгшилж өгөөд чээж чин тэнээлгэж өгөөд юугийн чин булчингийн чин ингээд сайхан ингээд татаад өгч байгаа. Сунгалт болоод өгч байгаа гэсэн үг. Окей. За ингээд хаалга байна тийм үү. За хаалганаасаа хоёр бэлхүүсний хэмжээндээ гараа тавиад тэгээд энэ хаалган дээрээ юу яагаад ингээд чээжээ бас ингээд сунгаж өгч болно. Окей. За дээрээс нь гараа бүр дээшлүүлээд мөрний хэмжээн дээр аваачаад гараа дээшлүүлээд ахаад 30 секунд ингээд бариад үзэр. Окей. За ингээд гоё ингээд өөрийнхөө чээж нурууны энэ юунуудыг ингээд сунгалтуудыг хийгээд өгч байгаа. Окей. За дээрээс нь энэ детоксны үед байна шүү дээ. Бидний биенээс чи хор гадагшилж байгаа учраас бидний одоо хамгийн том одоо биений одоо орган эргэтэн бол арьс. Бидний арьсаар ч аюух олон хор орж байгаа, гарч байгаа тийм үү. Тийм болохоор хөлсөө гаргах тийм үү, саунд суух, халуун байн суух өдр чи аюу сайн яагаад бол энэ арьсаар ч аюу хор гадагшилж байгаа. За тийм болохоор би та нар боломжтой бол энэ детоксны үеэр биш ч гэсэн хэрвээ юу яах юм бол энэ бейкинг сода нэг аяг бейкинг сода тий хоолны сод тэгээд боракс манай бейс доор байгаа энд юун дээр байны өрөөнд алга байна. Бораксаас бас нэг аяг хийгээд тэгээд халуун ус гойжуулаад айл болохоор халуун твчиж чадна. Тэр халууныхаа усыг хүргээд тэр байнда 20 минут суучих. 20 минут суух юм бол биенээс чинь бүх одоо хорчин аюугаа ингээ хөлс гарна. За гарч ирээд жоохон нэг 5-10 минут хөлсөө гаргаж чаад буцаад тэр халуун усанда ахаад нэг 10-аас 15 минут суугаад үзээрэй. Окей? Жоохон халуун ус нэмж чаад. Окей? За тэгэхээр тийм аргаар ийм цэвэрлэгээний бас байнд бас сууж болно шүү. Окей? Тийм болохоор би амжуул өнөө орой тэгж суух бол одоо манай 3 детоксын 3 дахь өдөр өнөөдөр эхэлж байгаа учраас. Окей? За тийм болохоор тийм юунуудаар эхэлж болно. За би юу яагаад юугаа өмсөөд цамцаа өмсөөд би нөгөө тань гадаа гарч нөгөө хийж байгаа юунуудаасаа үзүүлэхийн тулд би цамцаа өмсөөд өмсчих. өмсөд миний микрофон байна. За микрофоноо яагаад амсч. Тэгээ бүгдээрээ доошлие. Би доор нөгөө өглөө оройдоо юу идж байгаа, яаж байгаа юунуудаа үзүүлээ. За дээрэс нь би бас нөгөө өглөө босоод ямар юм өглөө босонгууд орноосоо босохоос өмнө бас яаж болох уу гэдгийг бас би та нарт нөгөө манай групп дээр бичсэн байгаа. Тэрэн дээр юу яаж байгаа гэхээр өглөө босонгуудаа ерөөсө 5 минут юу ч бодохгүй, юу ч одоо уншихгүй, юу ч яахгүй юм чимээгүй юм 5 минутын өөртөө ингээд тайвшраад медитейшн маягаар заагуулчгүй медитейшн хийх шаардлагагүй. Зүгээр л нүдэн аниал зүгээр л 5 минут ямар ч юм бодохгүй, ямар ч юм уншихгүй, үзэхгүйгээр ингээд нэг 5 минут өөрийгөө тайвшруулах тийм үү. Дараа нь хоёр дахь дээр нь бид нөгөө affirmation declaration хийнэ гэж. Affirmation гэдэг нь тийм үү. За би ийм байна, ингэж тэгж гээд өөртөө хэлэх одоо нөгөө positive affirmation гуудаа хэлж байгаа. Гурав дахь дээр бид нар энэ яг орныхаа хажуудын дэвтрээ тавиад өөрийнхөө тийм үү бодож байгаа бодол санаа, хиймээр байгаа зүйлсүүдээ, плануудаа бүгднийг ингээд өдөр болгон ингээд гаргаад бичих тийм үү. Ингээд өдөр болгон шинэ юм бичээд явах. За тэгээд дээрэс нь дөрөвдөгтөр нь 5-аас 10 минут нэг өөртөө хэрэгтэй ном ч юм уу эсвэл сэтгүүл ч юм уу тийм юм унших. Юм positive message. Тэгэхээр social media дээр Facebook-аа ингэж үзэх биш. Instagram-аа үзэх биш тийм үү? Яг 5-аас 10 минут яг ном унших, сэтгүүл унших юм уу яг тийм юм хийх. За дээрэс нь одоо би нөгөө гадаа алхалт хийн минимум 30-аас 50 минутын алхалт болон exercise дасгал өдөр болгон хийх тийм үү? За заавалчгүй 30 минут тэр доороо хийх шаардлагагүй.
ажлынхаа дундуур 10 минут гарах юм бол те кастомераа хүлээж авах хооронд 10 минут ажлынхаа тэр хавийг ингээд тойроод 10 минут алхаад ороод ирж болно шүү дээ, тийм үү? Тийм болохоор энийг зохицуулаад өөрийнхөө өдөр тутмын амьдралдаа зохицуулаад болвол минимум 30-аас 50 минут дасгал алхалт хийхийг бодоорой. За тэгээд юуныхаа дараа нь нөгөө өөрийнхөө талархал илэрхийлэх, тийм үү? Юундээ талархаж байна, ямар юм талархаж байна гэдгээ бас бичээд орох, тийм үү? Тэгээ ингээд журнал хөтлөх бол одоо их чухал. Тэрийг би бол одоо өөрийнхөө амьдрал дээр ч гэсэн өдөр тутмын юунд оруулсан байгаа. Тэгээ та нарыг бас энэ детоксны 10 хоногт энийг туршиж үзээд өдөр тутмынхаа бас нэг амьдралдаа оруулах нэг юмд оруулаарай гэж хэлмээр байна. Окей. За бүгдээрээ доошлие. За бүгдээрээ доошлоод галтгоон руу ороод галтгоон дээр бид нэр өглөөний хоол моолоо яаж бэлдэж, яаж юу яах вэ гэдгийг би та нарт юу идэх үү, ямар юм идэх үү те яах уу гээх үү гэдгээ би та нарт юу яагаад үзүүлье. За манай энд юу вэ? За би камера сууд. Окей. За манай галтгооны ширээн дээр бол байнга миний жуусер байгаа. Тийм болохоор энэ бол миний кофений машин. Өөр энэ машина би ерөөсөө юу яадаг вэ? Байнга өдөр болгон хэрэгэлдэг. За жуусыг юунд өдрийнхаа снакнд ууж болно. Өглөөч уусан бас болно. Тэгвэл өглөө би болвол та нарыг илүү нөгөө нэг халуун бүлээн юу идэрэй гэж хэлмээр байна. Ийм микс удаагаар хийсэн. За энэ солонгос дэлгүүрт ийм органик ийм янз янзын төрлийн 10-12 төрлийн будаанууд байгаа. За энэ дотор шар будаа, бор будаа, хар будаа, янз янзын ийм олон төрлийн будаанууд байгаа. За энүүгээр ийм каш маягаар тийм үү их усанд хийгээд ийм шингэн будаа олгоод энийг ингээ каш маягаар өдөр болго өглөө энийг идчихэж байгаа. Окей. За энэс гадна зүгээр юу байсан ч болно. Шар будаа ийм киноа байсан ч болно. Окей. Ийм шар будаа байсан ч болно, ийм киноач байсан болно. Окей. За ерөнхийдөө бид нар нөгөө цагаан будаа идэхгүй байгаа. Энэ детокстэй цагаан будаа идэхгүй. За тэгээд юунаас гадна бид нар ийм сармистай нэг ширхэг сармис хийчээд энэ кловтой өглөө болгоо юм усууж байгаа. Энэ клов гэдэг нь ийм хадаас шиг ийм амтлагч байгаа. Ийм дээрээ ийм бөмбөг шиг юмтэй. Бөмбөлтгтэй ийм клов гэж ийм байгаа. За энэс 2-3-ыг нэг ширхэг сармистай хэрчээд өглөөнийхөө усанд хийгээд ууж байгаа. За хоёр дахь ус нь юу вэ гэхээр давстай. Би одоо ийм Монголоос авчирсан ийм жамц давс хэрглэж байгаа. За ийм жоохон давстай. Давс гэхэл одоо хитэн халбаараа уух шаардлагагүй. Зүгээр л ийм чимэх давс. Чимэх давсыг хагас лимонтой. Хагас лимоны жуусээ хийгээд чимэх давсаа хийгээд халуун ус хийгээд юу ячиж байгаа. Өглөөд уучиж байгаа. Тийм бол 2 аяга төрлийн ус сууж байгаа. За энэ уснуудаа бас өдөртөө өглөөний одоо 8 өглөө хідэд босын 7-8-аас эхлэе тийм үү. Өглөөнөөс оройны 8 хүртэл цаг болгон нэг аяг ус сууж байгаа. Хэрвээ ажилдаа явж байгаа бол усаа бэлдээд аваа явчих тийм үү. Лимонтой давстай усаа бэлдээд аваа явчих болно. Эсвэл сармистай нөгөө юутай усаа хоёр дахь ийм усны саунд хийгээд аваа явчих болно тийм үү. За тэгээд ажил дээрээ яг цаг болгон тийм үү. Ингээд цаг болгон нэг жижиг аягаар л ихийг уух шаардлага байхгүй. Нэг жижиг аягаар л ерөөсөө цаг болгон усаа уугаад явна. Окей. За жууснес гадна бид нэр смуди идэж болно. Хэрвээ жижиг блендер байдаг бол би одоо энэ блендерыг одоо зөндөө олон жил хэрэгжилж байгаа. Энэ NutriBullet гэдэг энэ дээр ингээд шууд аягтай аягаараа юу яагаад ингээд юу ячдаг. Айгүй амар ийм блендер байгаа. Тийм болохоор энэ блендерээр смуди хийж болно. За шингэн будаан дээр би бас юу recommend хийж байгаа вэ гэхээр нөгөө guacamole байгаа. Guacamole эсвэл авокадо тийм үү. За guacamole хийж амжихгүй бол би энэ дээр guacamole хийгээд одоо ингээ 2-3 өдөр нилээ хийгээд 2-3 өдөр өөр ингээ идээд аваа явж. За та нар анзаарч байгаа би guacamole-ийнхаа ясыг дотор нь хийцэн байгаа тийм үү. Ясын дотор нь хийчихээр guacamole нөгөө муутахгүй, борлохгүй, харлахгүй гоё юм ногооноороо олон өдөр байна гэсэн. Тэгэхээр бити тэр ясын хаяараа тэр ясаа нөгөө guacamole-ийнхаа юунд нь дотор нь хийгээд ингээд
удаан хадгалагдана гэсэн үг. Окей. За тэгээд эсвэл хэрвээ энэ guacamole хийж зав байхгүй бол зүгээр шууд авокадогоо онгоолгоод жоохон давс цацаад лимон цацаад тэгэл идчихэж болно гэсэн үг. Окей. За энэ авокадо байна. Өглөө бас юу яаж юм гэхээр бид нэр өвөрцөн идчихэж байгаа радиш идчихэж байгаа. Радиш улаан байж болно, цагаан байж болно, солонгос цагаан радиш байж болно. За дээрэс нь бид нэр жимснүүдээс ерөнхийдөө ногоо жимсний харьцаа 80-20 байх хэрэгтэй. Аль болохоор бага жимс ерөнхийдөө 20% нь 80% нь ногоо идэхээр юу яаж байгаа. За тийм болохоор өглөөний хоол маань ерөнхийдөө нэг иймэрхүү маягаар. За яг энэ guacamole хийгээд тавьдаг шиг chia seed, flax seed-ийг coconut сүүнд ч юм уу, almond сүүнд ч юм уу те зүгээр усан ч хамаагүй дэвтээгээд орой хөргөчөндөө хийчих юм бол 2-3 өдөр тэр дэвтээсэн юун дээрээ тэрэн дээрээ та нар жимс самар мамар ингээд цацаж өгөөд идэж болно. Окей. Тэгэхээр тэр чинь бас айгүй амархан хурдан breakfast болчихж байгаа. Окей. Мэдээж бид нар ч ингээд өглөө урсвал яар сандарч байгаа амархан хурдан бэлдээ тавьсан байх юм бол идэж болно. За бүр одоо талхны төрлийн юм идмээр байх юм бол ийм хар нөгөө ямар ч глютен нөгөө нэг цагаан гурил мөрлөөр хийгээгүй юм хар талхнууд байдаг шүү дээ. Чи нөгөө нэг ийм бүр ийм өөр юугаар хийсэн хар бод юугаар хийсэн гурилаар хийсэн. За тийм юмнаас нэг зүсэм талах идмээр өгөл тэрнээс идэж бас болно. Окей. За тэгээд ерөнхийдөө өглөөний хоол чинь хэрвээ өглөөний хоолыг сайн идчих юм бол ерөнхийдөө орой хотлоо ерөнхийдөө үнсэхгүй. Хэрвээ үнсэх юм бол дунд нь 12 цагт жуусээ ууж болно, смүүдигаа ууж болно, нэг ногоон айлм идэж болно. Окей. За тэгээ орой 5-6-гийн хооронд одоо би болохоор нөгөө schedule дээр 6-аас 8-ийн хооронд гисэн байгаа. Яагад бол мэдээж хүмүүсийн ажил төрөлтэй юм хүүхдийн хичээл соёл гэл энэ дээр эндээс чинь бид нэр янз янзын үед хоолоо идэж чадж байгаа болохоор 6-аас 8-ийн хооронд одоо дулаарцсан болохоор 8 хүртэл бол ерөнхийдөө нартай байгаа. Тийм болохоор 6-аас 8-ийн хооронд юу яагаад оройныхоо хоол нь би одоо жишээлбэл өгчдөр би ахаад шинэ шүл гаргасан. Би нөгөө салаад мастрын будаа агшаагч чинь ингээд шүл гаргацдаг. Яс чанаад ингээд шүл гаргацсан байгаа. За ингээд дээр нь байгаа энэ юугийн тосын шүүж аваад юугаар нь шүлөөр нь нөгөө ногоотор шил хийж байгаа. Энэ онгоо ингээд шүл бэлэн болохоор айгүй амар. Шууд энэ шүлээ аваад жижиг тогоондоо хийгээл тэгэл юу яагаад хэрцэн ногоонуудаа. За юу ч байж болно. За төмөс, луван, улаан манжин, брокколи, байцаа гэрч чи ямар л ногоо байна. Тэр ногоонуудаа бүгднийг хэрчээл хийчих. Тэгэл гоё буцалгаал 5-10 минут буцалгаал тэр чинь нэг их удаан буцалгах шаардлагагүй. Бити ногоог бүр ингээд бүр шалчилтал нь бүр ингээд өнгөгүй амтгүй болтлон бити буцалгаарай. Аль болохоор хурдан 5-10 минутын дотор буцалгаад ногоо чинь яг ногооноороо тийм үү юу чинь яг юугаараа амтаараа байх хэвээр ногоо чинь. Тийм болохоор ингээд ногоогоо хурдан буцалгаад тэгэл ерөөсөө амархан шүл ногоотой шүл хийчих. Би бол 2 хоол хийж байгаа. Яг л нөгөө хүүхдүүд тусдаа хоол нөгөө махта захта өөрийнхөө иддэг хоолуудаа хийгээд би өөрийнхөө шүлийг бас тусад нь хийгээд өөрөө шүлээ идээд ячиж байгаа. За энэ шүл би өчигдөр бол энэ шүлэл хийцээ өөр юу ч хийдэггүй тэгээд надад хангалттай орой ахиж өнсөж мөсөх юм байхгүй зүгээр л усаа ууж байгаа л тэгэл ажил төрлөө хийж байгаа л орой унтчихсан. Тэгэхээр энэ маань айгүй амар үл даран тийм болохоор хүмүүс одоо амар одоо өнсөд байна гэж ерөөсө тийм өнсгөлэн зарласан тийм амар хүнд бол detox биш шүү. Окей. За би сая эхний 3 өдрийн schedule манай detox-ны группэнд оруулсан байгаа. Миний өнөөдрийн постыг үзээрэй. Би өнөөдрийн пост дээр 4-5 дахь 6 дахь өдөр гээд дараагийн 3 өдрийн schedule оруулна. Тэрэн дээр бүр одоо аль болохоор хоолоо хөнгөлнө. Хэрвээ хөнгөлж чадахгүй хэцүү байх юм бол одоо миний энэ хэрсэн энэ заавраараа юу яагаад яваад иж болно гэсэн үг. Окей. Хоолоо зохицуулаад энэ чигээрээ идээд явж болно. Хэрвээ бүр гүнзгийрүүлээд бүр илүү одоо нөгөө бие цэвэрлэмээр байгаа бол бид нэг бүр одоо түүхийн ногоо дандаа салаад, смуди, жуус руугаа дараагийн 3 өдөр шилжиж орж байгаа. Окей. Хэрвээ чадахгүй бол халуун хоолоо идээд яваад иж болно. Окей. Нилээ гиз чинь цэвэрлэгдэх ёстой. Би нөгөө ямар юм ууж байгаа гэдгийг үзүүлэх хийжсэн. За энэ Parasite formula гэд бид нар энэ юу байгаа? Энийг ууж байгаа. Энэ Parasite formula нь
Одоо яагаад би бас энэ өдрүүдийг сонгосон бэ гэхээр 5 сарын 1-нд full moon болон нөгөө энэ бүтэн сар гарч байгаа. За тэгэхээр full moon-ээр энэ parasite-ууд энэ шимхч хорхоонууд тийм бидний биеийн дотор ч ялангуяа бид нар шиг одоо ингээд мах иддэг, суши иддэг бол бүр их байна. Тийм болохоор би бол ерөнхийдөө одоо суши идэх болсон. Одоо сүүлийн хэдэн жил ерөнхийдөө суши ерөнхийдөө идэхэ болчихсон байгаа. Яг л сушигаар дамжаад аюух парасайтууд хүний бие рүү шилжиж ордог учраас тийм үү. За дээрээс нь гадаа одоо юу шороо юутай ажилдаг тий гарден мартанда юм хийдэг хүмүүс ахын бол бас парасайт авах боломжтой. Гэр орондоо нохоо мууртай бол бас парасайт авах боломжтой. Тийм болохоор парасайт ороход бол айгүй амархан, харин тэрийг гаргахад айгүй хэцүү байдаг. Тийм болохоор full moon-ээр бүтэн сараар энэ парасайтнуудын ажиллагаанууд нөгөө амьдрал нь эрчимжиж одоо актив болдог. Тийм болохоор тэр үед нь одоо энэ парасайтуудыг устгаж одоо гадагшлуулах тэр арга хэмжээ авч байгаа. Тийм болохоор бид нэр энэ хөнгөн хоол идээд хөнгөн хоол эзний дараа өдөрт бид нэр 6 ширхэг энэ parasite formula гэж байгаа. Өглөөний хоолны дараа, оройны хоолны дараа. Энийг 3 ширхэг. Энэ их амар ингээ бүр бэлтгэл. Би хуучин энэ бэлтгэлүүдийг бүр нэгчлэн ингэж юу grind хийж яадаг байсан чинь би энэ компанийг олоод энэ компани бүр эзэн ингээд байдаг хүүхэнтэй бүр уцаар ярьж видео колл идэр хийж байгаа бүр танилцж байгаа яадаг юм бүр сайн судалж байгаад энэ компани сайн юм байна гэдгийг мэдээд тэгээд энийг авч эхэлсэн. За энэ бол айгүй амар аваа явахад амар ажил дээрээ уухад амар бүх хэрэглэхэд айгүй амар ингээд юун дээр капсулд хийцэн байгаа. За энээс өглөөний хоолтой 3, оройныхоо хоолтой 3. За энийг дагалдаад бас colon formula гэж байгаа. Colon formula нь бас нөгөө өтгөн гаргахад ч одоо бүдүүн нарийн гисэ чинь цэвэрлэхэд одоо тусалж байгаа юм чинь шахаж шаашаа гадагшлуулахад зориулж байгаа. Тэрийг бас 3 ширхгээс 5 ширхэг ууж болно. Тэрийг оройныхоо хоолныхаа дараа бас орой унтахаасаа өмнө уун. Хэрвээ өглөө босоод өтгөн чинь сайн гарахгүй байх юм бол 5 ууж болно. Хэрвээ юу яах юм бол өтгөн чинь сайн гарч ирэх юм бол 2-3 байхад хангалттай гэсэн үг. Окей. Тийм болохоор энэ parasite formula, colon formula хоёулаа манай ихч Зулагийн офис дээр Arlington Heights дээр бэлэн байгаа шүү. Хэрвээ аммаар байвал. За энэ манай офис дээр зарагдаж байгаа нь болохоор энэ 120 ширхэгтэй тусгай капсул байгаа. Би нөгөө нэг энэ эзний таньдаг мэддэг болохоор надад тусгай юм 120 ширхэгтэй ийм юу том савлгааг надад өгсөн байгаа. За энийг худалдаад авч болно. Хэрвээ Зулагийн би утсыг энэ видеонд доор бас биччихээ. Тэгээд холбогдоод офис дээр нь очиод Arlington Heights байгаа бэлэн байгаа энийг худалдаад авч болно шүү. Окей. Жирийн өөрийнх нь вебсайт дээр байгаа юунууд нь болохоор 60 ширхэг байгаа. 60 ширхэг нь яг нөгөө 10 хоногийн чим энэ detox parasite-ны detox нь чинь яг уугаал 6 ширхэгээр уугаал дуусч байгаа байхгүй. Энэ болохоор 2 удаа хэрэгжилж болно гэсэн үг. Би бол минимум жилд 2-3 удаа энэ цэвэрлэгийг хийх дуртай. Тийм болохоор ингээд нэг мүс ингээд 120-ыг авчвал дараагийнхаа detox нь ахаад 10 хоногийн юу чинь бэлэн байна гэсэн үг. Окей. Тэгээ хамаагүй хямдхан тусна гэсэн үг. Окей. Тийм болохоор зулаатай холбогдоод энийг Arlington Heights-аас авч болно шүү. Хоёулаа байгаа parasite formula, colon formula хоёулаа байгаа. Окей. За хэрвээ энэ юу авч чадахгүй байгаа хүмүүс байх юм бол ийм oxy powder гэж бас байгаа. Энэ Amazon дээр бас байгаа oxy powder гэдэг. За энэ бас гидс цэвэрлж одоо юу яадаг. За би энийг ялангуяа travel хийж байхдаа бол энийг бол панг авч явдаг. Яг бол мэдээж хүн нөгөө өөр цаг маг солигдоол те өөр газар мазар очих хүний нөгөө биеийн нөгөө natural одоо байнгын одоо өтгөн шингэн гардаг тэр процессэнд ч одоо ингээд юу үүсчихэж байгаа стресс үүсчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд өтгөн хатах те өтгөн гарахгүй байх янз янзын одоо гидс ингэж томрох те одоо хий дүүрэх мөрөх асуудлууд гав. За энэ oxy powder аюу супер сайн одоо ийм natural одоо гидсээ чинь цэвэрлж өгдөг юм байгаа. За энийг хэрвээ манай энэ компани Food Over Drugs гэдэг компани colon cleanser байхгүй бол OxyClean-ыг хэрэглэж болно. OxyClean-ыг бас 3-аас эхлээд хэрвээ өтгөн чинь дэндүү шингэн болоод ах юм бол 2 болгож болно. Окей. Тэгээ орой болгон 2-3 ширхгийг энэ oxy powder-аас уугаад тэг өглөө нь аюу гой өтгөн чинь гой харж ирж гидс чинь цэвэрлэгдэн гэсэн үг. За би түрүүн чихрийн хамаарал, юуны хамаарал, янз янзын одоо хоол ундны хамаарлуудтай хүмүүс хэрвээ энийг аваад L-glutamine гэдэг байгаа. За энэний бас би линкийг юунд оруулсан ба. Энээс жижиг халбаар хагас жижиг халбыг усанд зүгээр найруулад, аяганд усанд найруулад хоолныхаа дараа уучих.
За ялангуяа зарим хүмүүс тийм үү хоол идснийхаа дараа заавалчгүй нэг чихэрлэг мэдэх гээд нэг кек идэх гээд бичээ идэх гээд нэг чихэр чоколад идчих гээд байдаг. Тэгжээж нэг санаа нь амардаг тий. Заавалчгүй десерт идэхгүй санаа нь амардаг тий. Тэгэхээр десерт идэхийн оронд чихэртэй юм идэхийн оронд зүгээр нэг жимс идчих тийм үү. Юу вэж болно, киви вэж болно, алин вэж болно, ямар л бол ямар жимс вэж болно. Нэг жимс идчихэж болно. Тэгээд энийг та нар уугаад үзээрэй. Өөрийн чинь тэр хоол нэхэд байгаа тэр зуршлыг чинь юу яагаад контролдод дараад өгнө гэсэн үг. Окей. Та нар энийг одоо энэ детоксны үеэр хэвлээд үзээрэй. Яагаад бол амар их хоол идмэр санагдан та нар. Ялангуяа эхний 3 хоногийг давхад бол нэлээд бэрхшээлтэй хүн чинь нөгөө нэг иддэг уудаг юм аа нэхэд идэг байхгүй. Яагаад бол хүн чинь нөгөө юу чинь одоо би чи өөрөө цаанаасаа тэр чинь донтол үүссэн байгаа учраас тэр чинь нэхэд байгаа байхгүй. Тэгэхээр толгоо өвдөн, би дотор муухай оргин юу дотор одоо ових ч юм уу те халуурах ч юм уу тийм янз янзын симптомууд гарна. Тийм болохоор тэр симптомуудаас айхгүй эсэн муусан бити ийм уугаарай. Одоо жишээл тэр Advil одоо тэр толгоо молгоо асприн бити уугаарай. Аль болохоор тэр процессыг өөрөөр нь биеэр нь юу яагаад дамжуулаад гадагшлуулахыг бодоорой. Окей. За тэгээд энэ эднэрийгээ уугаад орой болвол 10 цаг гэхэд за хамгийн сүүлд нь 11 цаг гэхэд орондоо ороод унтахыг бодоорой. За тийм болохоор энэ детоксны энэ 10 хоногийн детоксны энэ юу маань одоо нэгдүгээрт өөрийн чинь амьдралыг солихоос гадна эрүүл мэнд чинь сайжраад бие чинь цэвэрлэгдээд бие чинь гой хөнгөрөөд тийм үү арьс юу чинь гой цөлийгээд нүдний цагаан хүртэл гой ингээд цагаарч эхэлнэ. Тэгэхээр энэ бүх асуудлууд дээрээс нь гисц чинь нөгөө нэг хийгүү болоод ингээд хийн гарцсан юм шиг гой гисц чинь гой юу яаж өгнө хэлбэрт орж өгнө энэ эсэн босын илүүдэл мах юу эднүүдэр чинь жоохон багасж өгнө тийм болохоор би нөгөө детокс хэлхээс өмнө зураг аваарай бэлхүүсээ хэмжээрээ ингэрээ тэгэрээ гэд би хэлээд байсан чинь тэрнтэй холбоотой. Тэгээд дараа нь одоо 10 хоногийн дараа ямар үр дүн гарсан бэ гэдэг юу ярих юм бол юу яаж болно. За өнөөдөр би орой амжуул ахаад нэг видео хийн амжихгүй бол маргааш ахаад видео оруулна. Тэрэн дээр бас сэтгэл зүй юу мөн дээрээ яаж ажиллах вэ те дээрээс нь зарим нэг бас нэг дасгалуудаа би энэ манай юуны детоксны группэд оруулаад хийнэ. За тийм болохоор би одоо юу яагаад хоолнуудаа ярьчлаа. Өөр асуух юм байгвал комент бичээрэй. Тэгээд би аль болохоор боломжоор комментээр хариулаад явахыг бодно. Би одоо гарч нөгөө юуныхаа алхалтыг 2 майлынхаа алхалтыг миний 2 майлын алхалт нэг ойролцоогоор 20-30 минутын дотор л алхацдаг. Тийм болохоор юугаа өмсөд, пүүзээ өмсөд, малгайгаа өмсөд юу яагаад алхалтаа хийнгээ. Манай энд чи өнөөдөр бас овоо сэрүүн байгаа юм байна. Тэгэхээр нэмгэн хөрчиг өмсөхгүй болохгүй. Манай Чикагоч нэг өдөр 100 шиг халаад нэг өдөр хүүтэн болоод яваад байдаг. Тийм болохоор үүнийхээ өмссөн дээр юм байна. За манай энэ лайв үзэж байгаа хүмүүсээс асуух юм байна уу? Манай юу яг детоксыг дагаад хийгээ явж байгаа хүмүүс байх юм бол ямар өөрчлөлтүүд гарч байна? Юу асуух юм байна уу? Асуух юм гарч байна уу те? Тэрийг юу яагаад асуух юм байгвал асууж болно. За тэгээд манай энэ юу маань 5 сарын 6-нд дууссан. Детокс маань 5 сарын 6-нд дуусж байгаа. Тэгээд 5 сарын 6-нд детокс дуусныхаа дараа үр дүнгээ манай групп дээр байгаа хүмүүс маань хуваалцаад хэрвээ зөрөгтэй бол зургнуудаа тавиад ингээд ийм юм болсон яасан юу мэдрэгдснээ бичээд сэтгэлдээ үлдээгүүл их баяртай байна. Энэ програм маань 10 хоногийн програм маань ямар ч үн төлбөргүй болж байгаа учраас мэдээж фидбек өгөх юм бол би бас дараагийн програмн дээр юу анхаарах уу, юу яах уу гэдгээ бас өөрчлөх үү те ямар өөрчлөлт оруулах уу гэдэг дээр бас анхаараад дараагийнхаа юм дээр юу яана тэр өөрчлөлтүүдэд хийгээд явна. Тийм болоод та нар хэрвээ асуух юм байх юм бол санаа зовлтгүй над руу мессеж бичиж болно, комент бичиж болно. Тэгээд асуугаарай. Окей. За тэгээд өнөөдөр би одоо 2 майл гэхээр нэг ойролцоогоор 25-30 минут би алхалт хийгээд
хүүхдийн парк манай энэ хүүхдийн парк байдаг. Тэрэн дээрээ би нөгөө хүүхдүүд ингээд нэг юу яагаад ингээд манки баарууд байдаг шүү дээ тий. Тэрнээс гараа барьж агаад өөрийнхөө бүтэн биеийг сонголт хийгээд тэгээ тэндээ би нөгөө өсрэлт бүх дасгалуудаа тэнд очиод хийчдэг байгаа. Тэгээд буцаж гэртээ орж ирээд breakfast идэж уух юмнуудаа бэлдээд идэж уугаад тэгээ өнөөдрийнхөө ажилдаа орондоо. За тэгээ хэрвээ асуух юм байгвал холбогдоорой. Тэгээд дараачийн видео болтлоо. Түр баяртай. За бай.